Спортын нөхөрлөл 2026 ерөнхий зохион байгуулагч Төмаш компани зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд Төмөн хаш, Дэг, Мэргэн хангал, Титан манлай, Мэргэн хангал конкрет, PVA Energy байгууллагын баг тамирчид нийт 6 төрөл тэмцээнээр өрсөлдөж байгууллага хамт олноо төлөөлөн оролцсон юм а. Энэ удаагийн тэмцээний онцлог болон жил бүр зохион байгуулагддаг гол зорилго нь ажилчдын эрүүл мэнд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх, түүнчлэн спортын олон төрлөөр ур чадвараа сорих гэх мэт олон давуу талуудтай байдаг бөгөөд шилжин явах цомын төлөх маш хариуцлагатай өрсөлдөөнтэй болдгоороо ажилчдын хүсэн хүлээж оролцдог сайхан уламжлалт тэмцээн билээ. Ийхүү e-sport PUBG гар теннис эхний өдрийн тэмцээн маань дараах 4 төрлөөр буюу гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ос таталт гэсэн төрлөөр үргэлжилсэнийг хүлээн авна. За энэ шилжиж явах цомцоо цом 25 онд авсан учраас бид нар энэ онд манай компани 20 жилийн болж байгаа. Энэ баяртаа тогтцоолн бид нар бол тэмцээний зохион байгуулалт бас баяртай байна. Тэгээ бид нар бол 2005 онд байгуулсан баха. 2005 онд бол компани анх байгуулад өнөөдөр 20 жилийн хамт ингээд тэмцээнд хамт тэмцээтэй уулзтаатай байна. Ингээд тэмцээн сайхан болж байна. Нийт хамт олонтой ажлын амжилт сайн хүсье. Одоо та
Хоёроо. 나 50. 혹시 얼떨 오르면 잠깐 얼떨. 한번 뒤시죠. 세비야가 그리고 우이 우이 18 걸어 진짜 내일 걸어 За өнөөдөр манай компани баг хамт олон нөхөрсөг тэмцээнд ороод тоглож байна. Тэгээд тэмцээнд орж урьж оролцуулсан баг хамт олондоо талархаж байна. Тэгээд өнөөдөр манай компани бол цахилгаан өсөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд одоо Түмаарш, Дэк, Мэргэн гадлаа Титан гэдэг компаниудтайгаа олон жил хамтарч барилгын чиглэлд ажиллаж ирсэн. Тэгээд өмнө тэмцээнд ордог байж байгаа энэ удаа Түмаарш компани маань 20 жил болоод бид нарыг урьж оролцуулсан. Тэгээд энэ тэмцээнд оролцуулж байгаад их талархаж байна. Тэгээд тэмцээх сайхан болж байна. Маш сайхан уур амьсгалтай өрсөлдөөнтэй болж байна. Тэгээ манай компани анх удаа яг орж байгаа болохоор дуршлага байгууллаа. Гэхдээ сайн үзлээ. Бус байгууд маш сайхан дэмжлээ. Тэгээд нэг өдрийг 2 өдрийг ингээ сайхан өнгөрөөж жоод баяртай байна. Тэгээд Түмаарш хамт олондоо 20 жилийнх нь ой мэндийг хүргэе. Бүгдэнд баярын мэнд хүргье. Баярлалаа. Сайн байцгаана уу. Одоо Галтгүйн группийн нэрмжид жил болгон зохиогддог шилжин явах сумны төлөө уралдаан тэмцээнд оролцож байгаа. Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Түмаарш компанид баярлалаа. Манай Түмаарш компани 20 жилийн явуулж байгаад маш их баярлж байна. Цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүсье. Дахин нэг юм хэлэхэд бол одоо Түмаарш компани 20 жилийн явуулж байгаа юм байна. Манай Мэргэн ангал компани маань бас адилхан 20 жил болж байгаа. Яг адилхан нас чацуу компани байна. Галтгүйн группийн тэмцээн маань одоо шилжин явах сумтай тэмцээн маань бол жил болгон явагдаж байгаа. Жил болгонд одоо манай маш олон компаниуд нэгдэж өргөмөн өнөрөө болж байна. Тэгээ цаашдаа улам сайхан ажиллах байх болтугай. Улам олуулаа болох болтугай гэж хүсэж байна. За сайн байцгаана уу. Манай Түмаарш компани 2005 онд байгуулагдаад одоогоор 20 жилийн хугацаа болсон байна. За энэ хугацаанд бол биднес тодорхой хэмжээний томоохон амжилтуудыг гаргаж бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Хүн түвшээр ажлын дараа бас манай хамт олон бас биеийн чилээ гаргаж бас юм нөхөрсөг тэмцээн зохион байгуулж байгаа байгуулалт ажиллаж байна. Цаашдаа бол ерөнхийдөө энэ хамт оролцогч багуудын тоо хэмжээ нэмэгдэж тамирчдын бас ур чадвар сайжирч байгаад бас олзуурах гэж байна. 26 он солигдсоор шинэ оны мэндийг хүргье. Би энэ тэмцээнд оролцож байгаа нь манайх Титан манлаа гэдэг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани байгаамаа. Одоо манай үндсэн компани бол өөрөө байгуулагдаад 14-5 жил болсон. Үйл ажиллагаа групп компаниудын маань үйл ажиллагаа нэгдээд 13-4 жил болсон байна. Энэ үйл ажиллагааг нэгтгэхдээ бид нар анх групп компани байгуулахдаа 5 компани нийлээд сантехник, барилга угсралт, цахилгааны компани нийлээд дундаасаа бетон зурмгийн үйлдвэр гаргаад ингээ групп Галтгүйн групп гэдгийг үүсгэн байгуулсан. Энэ компанид нь болохоор хамгийн ахмад компани Дэк компани 30 жилээ байгаа. Дараагийн компани Түмаарш компани 20 жил, мөн үндсэн мэргэн англагын сантехник угсралтын компани 20 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа юм байна барилгын салбарт. Манай компани болохоор хамгийн отхон компани 14 жил болж байгаа. За энэ
Одоо 26 оны групп компани тамирчид ажилчдын дунд зохион байгуулдаг спортын наадам болдог. Энийг бол бид нэр одоогоор 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэж бодож байна. Гэхдээ би хугацаа алдаж магадгүй. 7 жилийн хугацаанд байгуулсан групп компанийнхаа ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд энэ спорт наадмыг зохион байгуулсан. Одоо ингээд жил ирэх тусам баг тамирчид маань олон болж байна. Компаниудын тоо өсөж байна. Бид нар анх байгуулахдаа бол бараг захирлууд нь ороод нэг баг үүсчихсэн бол одоо 2 3 багтаа олцсон. Нилээ өргөн дэлгэр том айл үүрэх болж байна. Дээрээс нь зөндөө олон компаниуд нэмэгдэж байна. Тэгээд 26 оныхоо спортын наадмын Түмэн Арш компани маань 20 жилийн ойтой давхцаж маш сэтгэл хангалуун, нилээн зохион байгуулалттай, нилээн бас чармаалттай зохион байгуулж байна. Энэ таалагчийн бидэрт бүгдэнд нь тэгээд хамт олон маань зөндөө өссөн байна. Энэ жил нэг шинэ компани нэмэгдсэн. Түмэн Арш компанийнхаа үүсгэн байгуулагдаад барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 20 жилийн ой дохиож байгаад нь баяр хүргэж байна. Бид манай компани зүгээс Түмэн Арш компанид 2008 онд ажилд ороод одоо 20 жил болж байна. Өнөөдөр миний төрсөн өдөр болоод хамт олондоо баярлалаа. Түмэн Аршийн 20 жил болсон баярын мэнд хүргэж хамт олондоо хойштоо одоо би няруу ажил хийж байна. Түмэн Арш компанид одоо 15 6 жил няруу хийж байна. Одоо хойштоо миний хамт олон улам их юм хийж улам өндөр амжилт гаргахыг өрөөё. За өнөөдөр юуны өмнө одоо шинэ он гарсан байна. Тэгээ хамтарч компаниудаа бүх гүйцэтгэгч нартаа группийнхаа хамт олонд шинэ оны мэнд хүргье. За тэгээ залуучуудын минь дунд уламжлал болон явагддаг тэмцээний өнөөдөр зохион байгуулж явуулж байна. Зохион байгуулагчаар нь одоо цомын эзэн тэгээ одоо энэ жил 20 жилийн хойг тэмдэглэж байгаа Түмэн Арш компани маань хамт олон зохион байгуулж байна. Тэгээ бүгдд нь одоо амжилт хүсье. Бүгдээрээ одоо энэ үйл ажиллагаагаа хийгээд дараа нь үргэлжлүүлээд хүчирхэг бүтээн байгуулалтын дээр хамтарч ажиллана. Олон цагаан бүтээн байгуулалтыг Монголд хамтарч одоо бүтээн босголцсон хамт олон бүгдд нь одоо эрүүл энхийг хүсээд бүгдд нь амжилт хүсье.
Бүх дэлхийн хүн ам нэг хэлээр ярьдаггүй ч нэгэн зүйлээр эв нэгдэл соёлт харилцаагаа нэгтгэдэг нь спорт юм аа. Хамгийн хүчрхэг эвийн хүчээр баг хамт олноо бүрдүүлэн байгууллага хамт олноо төлөөлөн оролцож буй баг тамирчдаараа энэ цаг үед бахархаад ханашгүй юм. Бидний эв санаа зохион байгуулалт маш оновчтой. Хүчрхэг байгаа нь бидний спорт нөхөрлөлийн гол зорилгыг улам тодтон сануулж өгч байсан юм. Таасаа нөө намайг Цэлжөө гэдэг. Би одоо энэ Төмарш компанид 13 онд ажилд орсон. Үүнээс шийдвэртэл амар гоё хамт олонтой экскаватор оператор мэргэжилтэй болоод өдний хүртэл хамт олонтой гоё сайхан ажиллаж байна. Тэгээд Төмарш хамт олонныхоо хондоо 20 жилийн баярын төргий. За сайн байцгаана уу. Төмарш компани зохион байгуулсан галт бүрийн группийн тэмцээнд оролцоод сагс болол ямар алтан мөнгөн медаль авлаа. Тэгээд бас сагсаар шилдэг тамирчин болсондоо баяртай байна. Тэгээд яг анх зохион байгуулагдсанаас хойш нийтдээ нэг 7-8 жил болж байгаа. Тэгээд анх удаага шилдэг тамирчин болсондоо баяртай байна. За тэгээд Төмарш компанид 20 жилийнхаа баярын мэнд хүргэе. Тэгээд бүгдэнд нь сайн сайхан хүсье. Сайн байцгаана уу. Мэргэн ангалах конкурс компани ажиллаж Бамбаруу шугах Бацарэг байна. Тэгээ 2026 оны нөхөрсөг спорт өдрлөгийн тэмцээнд оролцоод амжилттай оролцоод сагс волейбол, оос татлалт, ширээний теннис, PUBG энэ төрлөختөд амжилттай оролцоод шилжээ хугацаа хадгалж үлдсэндээ маш их их баяртай байна. Тэгээд волейболын төрөл дээр алтан медаль хүртлээ. Тэгээ мөн волейболын MVP тамирчнаар сонгогдсон маш их баяртай байна. За ингээд артны төрөл буюу энэ удаагийн хамгийн отхон төрлөөс эхлэе. Артны төрлийн 3 дугаар байрлалсан тул өргөжлөлт медаль олгож мөнгөн шагналаар шагнав Төмарш компани хүндэт отхон цагаан таныг хамгаалсан байна. Бид дээр буюу мөнгөн медалийн болтыг хангасан тамирчин маань Аппул дахин манай энэ удаагийн тэмцээн шинэ баг бүрэлдэхүүнээр бүрэн орж ирсэн PA Energy компанидаас за e-спортын 3 дугаар байрлал хөрс медалийн болтыг хангасан Дэк компанийн болтыг олж e-спортын төрөл. За e-спортын тамирчтай уулзах шагнал Монгол тамирчин байсан шүү. E-спортын хөрс медаль Төмарш компани дөрвөн Бамбарууш мөнгөн шагнал өргөмжлөлт дагаж байна. E-спортын төрөл бат мөнгөн шагнал орсон өндөр алаанд хийлүүдийг авсан. Компак хийж 2 дугаар анд орсон.
Ödvaden dostlarımız çok aktiften döndüren. Neden hangi fakri dinlemesi gönder? Şadi! Hayır fakri dostlar. Hangi altın kidik aç bak hatosla. Tutarsan. İger monu temizletmem. Saçma acından durmaz. Çabadan da tutuyorum ya. Ингээд войдвогийн төрөс мөнгөний бодлыг авсан дараагийн баг хатаасаа биелүүлэх юм байна. Мэргэн компани хатаасаа өргөжлөө мөнгөний бодлыг авсан байна. Мэргэн компани хатаасаа өргөжлөө. Энэ хариуцлагын тохиолдол байгаа. Ажлын хамтаасаа бидний багтаа тавсан юм. Kita
Зээлтэй сагсан бүмгийн мөнгө медалийн болтыг хаасан дээг компанийн хатагтай байна. Яа, нэмэн күнээр медалийг байсан байгаа. Яа, баярлалаа. Зайлшгүй сагсан бүмгийн нэгдүгээр байрны авралын болтыг хаасан бахархаа тайлбар хийсэн. Мэргэн компанийн хатагтай. Авхад самба орчадораа бидний тэргүүлэн сагсан бүмгийн алтан медалийн эзэн болтоо таахгүй маань. За мэдээний баг танилцж байгаа хатуу баярын сагсяа болоо. Ингээд шийдэх өгсөн цагийн мөнгөний тарган авахгүй. Сагсан бүмгийн эзэн шийдэх тогтолцоо мэргэн компани танилцж Маркунтэй таныг тоглосон байна. Маркунтэй очсон байна. Шийдэх танилцсан болоо бидний хайртай Бэтман. Ахмарчмын энэ өдрийн үнэхээр хамгийн хүчтэй байсан авралын алтан цовын эзнийг энэ цаг учраас тодорхойлох цаг боллоо. Нэгдүгээр байрласан Мэргэн компани Урвхан авхаалт самба зориг зүтгэлээрээ нэгдсэн баг тамирчдын мань спорт өдрлөг ийхүү амжилттай өндөрлөж Мэргэн хангалт конкрет компани маань ялалтаар өндөрлсөн юм а. Мэргэн хангалт конкрет компани маань ийхүү 3 дахь удаага цомын эзэд болж цомоо үрд хадгалан үлдэх эрхтэй болсон юм. нийтбэр дүнгээр гэрмөн байр эзэлсэн тул шилдэг хамт олон шалгуулсан шилжиж явсан өргөжлөлт мөнгөн шалгалтаа шалгуулсан маш компани. Тумааш компани 20 жилийн Ойнбаяр Галтгүйн группийн шилжиж явах цомын спорт өдрлөг 2026-д оролцсон бүх байгууллагада баг тамирчидаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ёрой. Ирэх жил шин цом, шин амжилт бүтээлээр иргэн уулзцай түр баяртай. гарч ирсэн удирдлагуудынхаа донд би отхон цагаач чигээр төлөвлөлт манай бас удирдлага тэмцээн бас шагналсан байгаа тийм. Шагнал шиг хэсэг. Ингээд 25-аас 26 онд шилжин явагдаж байгаа спортын наадмын цомыг 25 оных маань Тумааш компани маань авсан. Энэ жил 26 оныхыг зохион байгуулад үүнтэй давтцаад өөрийнх нь 20 жилийн болж байгаа юм байна. Энэ Мэргэн хангалт групп гэдэг компани өөрөө байгуулагдаад 10-аас 12 жилийн түүхтэй. Энэ спортын наадмын бол нэг одоогийн байдлаар 6-аас 7 удаа давтагдж байгаа. Энэ хамт олонны эв нэгдэл бүтээлч үйлсийг нь харуулах зорилгоор өнгө одоо тухайн компанийн үйл ажиллагааг үзүүлэх зорилгоор бид нар эв нэгдэл аль болох хүмүүсээ олон болгосон үйл ажиллагаа маань өргөжин дэвтсэнийг үзүүлэх зорилготой байна.
За тэгээд өнөөдөр 20 жилийнхаа ойг зохион байгуулж байгаа Төмөн Ашиг компанийн хамт олон бусад компаниудынхаа хорших, туслан гүйцэтгэгч хоршигч компаниудынхаа зүгээс талархаж байна. За ингээд хамтран ажиллагч компаниудын зүгээс бяцхан гарын бэлгийг цогоохтаа, цогоо захиралдаа гардуулгаад гартгүйн группийн захирал гартгүй хичээж байна. За ингээд шинэ ондоо бүгдээ 26 ондоо илүү амжилттай авах бай. Ингээд хаштай хатан амьд юм аа тохиолдол. Тулаанаас тулаан жагараа. Чингээ захирлаа бас нөгөө энэ томбашгээс одоо монголчууд онцлог эрдэнэ дүр амьд гэж хэлдэг. Шашныхаа нэвтрүүлэг болохоор томбашг гэсэн юм байсан. Эв нэгдлийг бэлэгдсэн. Ингээд танаа хамт олон ба бид нар бүгдөө эв нэгдлээ өсөн нэвчих болохгүй. За ингээд гинцээ маань албаасаар өндөрлөж байна. Та бүхнийхээ 2026 онд аз жаргалтай эрүүл их өсөн бүрдэх болбай гэдэг ерөөлөөр энэ удаагийн тэмцээний хааж байна. Галтгүйн группийн шилжиж явах цомын төлөөх энэ удаагийн тэмцээн уралдааны ерөнхий зохион байгуулагч Төмөн Ашиг компани 20 жилийн тохиож байгаа бөгөөд мөн энэхүү спортын нөхөрлөл 2026 тэмцээний үеэр 1996 оноос эхлэлтэй ДЭК компани, 2006 оноос эхлэлтэй мэрэгэн хангал компаниудын маань 30 жил, 20 жилийн тэгш тэнэн ой мөн давхцаж байгаагаараа онцлогтой юм а.